газар дор уусгамжуулах энэ ураны технологи бол ундны усан биш. Газар дор байгаа усны тухай яриа. Одоо магадгүй 180 маяд те энэ ус байлыг санаа л да. Тэр чинь ураантай орчин байгаа. Олборлох ус хэмжээний ураантай тэр орчны усыг уран ашиглахаас өөрөнд ашиглаж болохгүй. Яг л уран өөр аюултай. Юу нөө яг аюултай. Цасрагд аюултай, химиуд хортой, ийм элемент. Ийм уран маш их байгаа газрын усыг бол уран олборлохоос өөр юундаж ашиглаж болохгүй гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Угаасаа ураантай техникийн бохир орчны усыг л тэнд нь уусгаж байгаа. Монголын энэ говийн ус бол говийн энэ ураантай дээр ураны ордыг бол sandstone type юу элсэн чулууны ордог шилж байгаа. Элсэн чулууны ордог бол газар дор ус маягжуулах аргаар олборлдог. Энэ ганцхан монголчууд ингэж олборлож байгаа зүйл ердөөч биш. Дэлхий дээр нийт олборлож байгаа ураны 56-аас 60 орчим хувийг энэ аргаар олборлож байгаа. Тэгэхээр бол Монгол дээр нэг туршилт хийгээд ингэж байгаа юм ердөөч байхгүй гэдгийг хэлэхгүй бол энэ ерөөсө мэдээд эсрүүцээд байгаа хүмүүсийг бол энэ Монгол улс хууль шүүхтэй бол тэр хүмүүсийг хууль шүүхэм дууч ирэх хэвээр. Мэдхгүй эсрүүцэж байгаа хүмүүсийг бол бид боловсруулж гэгэрүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.